Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүгдээ IS Global Television нээлттэй ярилцлагаа нэвтрүүлгүүс байгаа. Студид өнөөдөр Баттали Багдаа сэтгүүл шалгалж байна. Зочин маань өнөөдөр Батсрынгийн урангоо зохиолч яруу найрлагч бас хэв бичгийн ухааны доктор штэ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ ийм олон номтой өнөөдөр ирсэн байгаа. Тэгээд хамгийн том номны ийм том ном бичсэн байгаа. За энэ хантамирын гэнэ тий. За энэ юун тухай ийм том ном юм бэ? Энэ солооворти. За энэ болохоор Арангаа аймгаас төрөн гарсан зохиолч яруу найрагч уран бүтээлчдийн нэгдсэн одоо эмхтгэл байгаа. За халахын зай бандитаа лувсан бэрнэлээс анх дугаар зай бандитаа лувсан бэрнэлээс эхлээд өнөөдрийн одоо 20 настай яруу найрагч орсон. Хэдий хүмүүс юм? 400 орчим хүн орсон. 400 жилийг хамруулсан бүтээл байгаа Энэ юм. ямар их албаг хийсэн байгаа вэ? Маш их. Хэдий саксоны бэлдсэн байгаа вэ ном уу? За 19 онд хэлвчгийн 19 оны 12 сарын 19-нд би хэлвчгийн ухааны доктороо хамгаалсан байхгүй юу? За. Тэгээ доктороо хамгаалчаад нэг сайхан одоо он гартал нэг сайхан амарчаа. За одоо жинхэнэ ажиллаа хийгээл яасан чинь ковид эхлээд. За. Тэгээ ерөнхийдөө зав гараа. Бүх юм ингээд тий одоо хаалттай одоо байрын суурин болж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр яахаа вэхээр өмнө ингээ бодоод байсан. За энэ Арангаа нутгийнхаа одоо энэ уран бүтээлчээр нэгдсэн нэг одоо том энэ нэмэгтгэлээ хийн гэж бодож исэн учраас нөө цуглуулсан материалууд их байсан. Тийм учраас шууд л одоо энэ зайг орон зайг ашиглаад энийг л хийх ёстой гэж байраа суусан. Тэгээд 2000 хуутас эхлээд одоо бэлдэж ингэж одоо шивсэн. Тэр үед бол одоо дандаа гараараа шивсэн шүү дээ. Ингээ бүх одоо хүнийхээ материалуудыг ингээ гараараа шивж компьютерд оруулаад 2000 хууд одоо нүүр хуудас болгоод редакцид оруулж байгаа. 9 одоо редакцийн зөвлөл байгуулагдсан. 9 редакцид оруулаад 500 хуудсын одоо редакц ингэж одоо хасаад 1500 хуудастайгаар одоо наа ном чи ингэж хэвлэлцэж гарсан байгаа. За тэгээд энэ мэн гарсан биш, мэн хэвлсэн биш ямар эдэ зариваар гарсан шүү дээ тий. Ямар эдэ энэ заривсан ном байл? Энэ нөгөө Арангаа аймгийн үүсгэн одоо шинээр үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой болох гээд тэгээд Арангаа аймгийн одоо засаг даргын хамгийн газартай одоо хамтарч одоо ерөнхийдөө тухайн үед одоо нөгөө засаг дарга Бачаргал хоёр Бачаргал дарга маань эрдэнэ урлагийн дарга одоо үүнийг маань одоо маш одоо сайхан дэмжиж санхүү талынх нь одоо асуудлыг хариуцаж ингэж хэвлж өгсөн байгаа. Тэгдээ энэ хэдий шүлдэг гарсан байгаа вэ? 1000 ширхэг гарсан. 1000. За энэ нь тэгэхээр хаана тарсан бэ энэ? Одоо ерөөхдөө яг Арангаа аймгийн зохиолч уран бүтээлчд за 2 дугаар бүлэгдээ болохоор зэрэг Арангаа аймгаас төрөн гарсан бас зохиолч яруу найрагчдын тухайн үед хийт болж исэн дууны шүлгүүдийг 2 дугаар бүлэгт нэмэгдсэн байхгүй юу? 3 дугаар бүлэгт нь болохоор зэрэг Арангаа аймгаас төрөн гарсан зураачдын бүтээлийг ингээ ард нь ингээд нэгтгсэн гэдгээрээ энэ бол бас нэг үзүүштэй сонирхолтой. Одоо бүх хүнд одоо нэг таалагдах тийм хэмжээний бүтээл болсон учраас нутгийнхан маань их хвчлээ авсан. Баяраар одоо ерөнхийдөө их дийлэнх нь бол одоо баяраар ингээд нөгөө айн баярын бэлэг болгодог шүү дээ. Уутанд ингээ хийдэг. Тийм бэлэг болгож одоо хүмүүс тарагдсан байна. Тарагдсан байгаа. Харахын айдаа тий. Энийн нөгөө самууд хүрсэнгүй. Номын сангуудаа яг өгсөн. Энэ болохоор аймгийн засаг даргын нөгөө баримталж байгаа бодлогын хүрээндээ Арангаа аймгийн 19 сум тий бүх одоо номын сангууд, сургуулийн номын сангууд, сумын номын сангуудад хүргэгдсэн байгаа. Тий. За. Тэгээ энэ нөгөө хамгийн гол нь 3 дугаар юунд нь ингээд манай ингээд ардын уран зураач Жүлтэмгоогоос ахуулаад ингээд зургууд нь орцсон яадсан бэ гэхээр анх одоо энэ номыг нөгөө бичихтэй бидний одоо төлөвлөсөн зүйл бол одоо шилгээ тайхарчлуугийн Арангаад нэг том өндөр үзэсгэлэнтэй хүмүүс очиж үздэг тий жуулчид очдог. Тэрэнд одоо зориулсан шүлэг байвал тэрний хажууд нь тайхарчлууныхаа зурсан зургийг тавья. Булган харьхан уулаа зурсан бол булган харьхан уулынхаа зургийг тавиад хажууд нь шүлгээ тавья гэх мэтээр энэ зохион байгуулалттай зураачтаасаа бүтээлээ авч гисэн байхгүй юу. Тэгээ хэвлэхэд нөгөө өнгөт цаас
хар хоёр ингэж одоо холилдох нь одоо тийм зовлонтой байсан учраас ард нь 3 дугаар бүлэг болгоод оруулсан юм. За тэгвэл энэ би ийм том ном анхудаа харж байна шүү дээ. Тийм үү? Тэгдэ энэ юм мөнгөөрөө ой таны хүмүүс байж байна. Яа хэм бэ? Мөрмэн жигмэд дамжуулгын уулсан байгаа. Юм мөнгөөр нь их маш үнэтэй болоо шүү дээ тий. Тэгнь. Хөрөнгөний хэн оруулсан байгаа. Аймгийн засаг даргын хамрын газар. За. Тий, манай аймгийн засаг даргын хамрын газраас санхүүг нь гаргасан. Тэр нөө хомор ном болсон юм шүү дээ. Ховор ном. Одоо ингээд наад чи ахаад худалдаанд гарч чадахгүй. Тий. Одоо манай аймгийнхан авчаад ерөөхдөө одоо их оюун санаа гэж дээдлээд бурхандаа одоо судар мэдээ аваачаа тавьсан гэд над руу зураг явуулдаг шүү дээ. За. Бурхан дээрээ аваачаа залцсан. Ой. Тий шүү дээ. Би наа чи нэрээ дахиж хэвлэгдэхгүй нэрээ. Тий, тийм шүү дээ. Хомортой ямар гоё гэж вэ? Юм номтой байх хэрэгтэй шүү дээ. Би энэ урангуутай ягаад танилцав гэхдээ нээхэн номыг аваад номын баяр дээр танилцсан байна. Тэгээд эзэн манай юунд нэвтрүүлэг хавааитэй гэж гоёсон байгаа. Тэгээд ийм том номтой ном аваад ирээрээ гэдэг бүгд номноо аваад ирсэн байгаа. Ийм олон номнуудтай хүмүүс байна. Та хэний ном бичсэн хүн байна? За ерөнхийдөө нэг 12 би даасан 12 ном байна. Энэ эмхтгэлтэйгээ. Тий. Тэгээд шүлгийн ном байна. За. Өгүүлгийн ном байна. За. Хүүхдийн одоо үлгэр өгүүлэг одоо хэлбэртэй нэг ном байна. Хүүхдийн шүлэг. За. Дууны ном гэд нэгтгсэн. За мөн дууныхаа шүлгээр нэгтгээд нэг ном гэд ингээд. Мөн бас нэг юу бэ? Одоо түүх дурсамж судалгааны чиглэлийн эгэл амьдрал эглэр агуу гэд энэ. За. Манай өвөө Монгол улсын авраг малчин. Цэргийн зан цолтой одоо 45 оны чөлөөлөх дайнд оролцож исэн 1220 цэрэг барилтлаа. Тэрнээс одоо 10 давж цэргийн зан цол авсан гэдэг ийм түүх домогтой хүн байдаг байхгүй юу? Тэгээ тэр хүний тухай одоо ерөнхийдөө нутаг орондоо ингээд нөгөө домог мэт нөгөө үлгэр домог мэт яригддаг юу тийм юугуудыг цуглуулад ингээд ийм ном гаргасан. Тэгэхээр янз бүрийн чиглэлээр л бичиж байна да. Та энэ яруу найрлагч хэдийн насаас бичиж хэлсэн байна? Яруу найргийг зүгээр одоо зүгээр ингээд харахад яхаа 6 дугаар ангид бичсэн нэг шүлгийн ноорхоо надад байна л да. Одоо миний дэвтэр завсар. Тэгэхээр 6 дугаар анги гэдэг чинь би 82 онд 88 оноос эхлээд ер нь явсан тийм байна. За. Тэгээд та юм судалж болно шүү дээ. Тийм биз? Юм болоо бичгийн ухааны доктор. Бичгийн ухааны доктор. Тэгээд энэ яагаад зав олдсон юм бэ? Ном бичихээ, яруу шүлгүүдөө бичихээ ханаа зав олдсон юм бэ? Гэхдээ ер нь бол яах вэ? Надад тэр өгөгдлөл байхгүй юу? Тэр жоохон байхасаа одоо тэгээд нөгөө ингээд дөрвөн мөртвчээд явж гин гэдэг чинь бол тэр надад л одоо байсан тэр өгөгдлийг л би багасаа л одоо битсэн байна. Тэгээд 90 онд 8 дугаар ангид байхдаа эхчүүдийн баяр Мартин 8 гэж болдог байсан шүү дээ. Мартин 8-ны баяраар ээжүүдэд зориулсан шүлгийн уралдаанд анх удаа төрүүлж Аранга Эрдэнэ мандал сумандаа бүр хөдөөний сум шүү дээ. Сумандаа тэгээд анх удаа надад 5 төгрөгийн дэвтэр дээр 5 төгрөг тавьж бал отгорид өгжсэн тийм шагнал авчихсан. Гэж л одоо ихэлсэн байна. Тэгээд тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бол дасралтгүй л одоо шүлэг зохиолоо бичсээр ирсэн байна. Одоо бол би нэг туужи ном, нэг арман, ахаад нэг эссе маягийн одоо ийм номнууд бас бичээлээ, бэлдээлээ тий. Зогсолтгүй л бичээд байна уулна. Та өрөнгө насандаа хэдий шүлэг бичсэн байгаа вэ? За одоо наадах чинь ингээд харахад 5 шүлгийн ном байгаа баха. За. 5 шүлгийн ном байна. Нийт шүлэг хэдий болно вэ? Одоо тэгээд тоолоогүй. Гэтэ нэг шүлэг зүгээр номны хэмжээгээр үзэхэд нэг шүлэгт нэг номонд нэг 100 гаруй шүлгүүд орсон байгаа баха. Тэгэхээр 500 гаруй шүлэг. Тэгээд цаана хевлээгүй тэгээд хевлэх гээд бэлж байгаа шүлгүүд зөндөө байгаа шүү дээ, тий. За тэгэхээр таны шүлэг юм хөгжимчд хэрэглэгдэх юм уу?
дууны шүлгийн ном гаргасан. Одоо энэ дээр харин байхгүй байна. Ерөнхийдөө бол нэг 100 гаруй дууны шүлэг эмтгэж дууны ном болгож гаргасан. Түүнээс 80 гаруй нь бол одоо хөгжим ая их шиг орцсон. За 40 гаруй нь бол одоо дуулагдаад одоо клип хийгээд дуулагдаад арт түмэнд одоо хүрсэн байна. Ямар дуунууд вэ? Одоо яхаа энэ орчин үеийн залуучуудын сонсоод байгаа нь болохоор манай Аминагийн дуулсан Аттай яма миний хайр гэдэг нэг дуу байдаг да. За тэр дуу маань одоо явж гин. Мөн одоо Дурсам Чамтлагийн дуулсан тэр хайр гэдэг нэг дууг залуучууд бас их сонсдог юм байлээ. Хэн дуулдаг вэ? Дурсам Чамтлаг гэдэг. Дурсам Чамтлаг гэдэг дөрвөн хүү байгаа, залуу байгаа. Тэгээд хамгийн одоо анхны дуу маань бол Даан чолоон гэдэг дуучин одоо Бямб чулуун гэдэг дуулж исэн. За Морины наран туяа гэдэг дуучин байдаг шүү дээ. Тэрний найз маань бол одоо Хоёр хээр, Аргамжаата саран, Ээж хайрхандаа залбирая гэдэг энэ дуунууд нь бас хүмүүст ингээд хүрсэн байна. Дууны шүлэг минь шүлгөөс өөрт юм онцгойтой байд юм уу? Ер нь онцгой л доо, өөрлөдөө одоо шүлгээд дууны шүлэг бол одоо айзам хэмнэлтэй, утга уянгатай байна. За зүгээр одоо нөгөө шүлгээ бол одоо задгай, тэ чөлөөтэй одоо ямар ч одоо сэтгэлгээний бүх хэлбэрээр одоо яаж одоо зохион байгуулалтаа бичиж болж байна. Тэгэхээр зэрэг дууны шүлэг гэхээр л одоо бид нэр хуучныхаа сонгодог дууны одоо шүлгээ агуулгаар яриад байна л да. Яг орчин үеийнхэн хип хоп ч юм уу орчин үеийн дууны шүлэг гэвэл бас ямар нэгэн хэмжээ хэлбэр загварт бас баригдахгүй байж болно. Яг нь сонгодог зургийн дууны шүлэг бол ерөөсөө л айзам хэмнэл тэгш хэмээг л одоо барьдаг штэ. Тэр утгаараа л арай өөр. Тэгээ бадаг болгоно адилхан тий. Дахилт болгоно бас адилхан хэмнэлтэй байх хэрэгтэй гэдэг тийм зарчимтай л байна. Тэгээд таны шүлгүүдэд сэдв ямар байдаг юм бэ? Яаж энэ бурхнаас хэрдэг юм уу? Өөрөө шүлдэг юм уу? Ер нь бол яг одоо уйтгарлах, гуниглах, баярлах, хөөрлөх, хөөрөх одоо ер нь нэг хүний тэр нэг өвөрмөц одоо ийм ертөнцтэй л энэ шүлэг гэдэг юм чи өөрөө нөө санаа нь одоо сэрхийж орж ирдэг. Одоо энэ Бурхны шоу гэдэг миний хамгийн анхны энэ ном болохоор 2004 онд би оюутан байхдаа гаргасан 4-р курст байхдаа гаргасан. Тэгээ энэ Бурхны шоу гэдэг 3-р курст ээж маань өнгөрсөн. Тэгээ ээжийг өнгөрчлөө гэд Улаанбаатараас гараад явсаар агаад ингээ Арангагаар тойрол явсаар агаад ингээ гэртээ орсон чинь манай ээжийн дээл одоо ингээ орон дээр ээж маань өмсдөг ногоон дээл орон дээрээ ингээд байжсан байхгүй. Тэрийг хараад дээлээ орхиод нисэн Дилийн цагаан шуу ээжтэй гэдэг яг тэр мөр орж ирээл тэгээ тэр шүлэг бүтэж байгаа байхгүй юу? Тэр шүлэг өмч болох уу? За тэгээ. За нутагтаа очиход минь досоод гүйхгүй, нулимстай хацрыг минь арчаад өнсөхгүй, намуухан хуйчилж намайг гаргадахгүй, нартаас үргэсэн бурхны шүү байж. Даан жигэл амьдралдаа дахиад хизээч ирэхгүй, дайхны минь үнэр саатаагүй, далийн цагаан шуу байж. Дэндүү борхон тавиланд минь дэргэд хизээч ирэхгүй, дээлэн орхиод ниссэн дилийн цагаан шуу ээжээ. Уйлаад үлдэхийн загтаа ухаарлаа гэж яхав уулзаж амжаагүй заяагаа өөчлаач яхав дээ ээж минь гэд. Ийм шүлэг одоо тэр л одоо ихшнээс төрж гарсан. Тэгээ үүнд бол одоо Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бямбаяр ах маань одоо ая их шиг хийж дуучин дэлгэрмаа бол дуулсан байгаа. Тэгээд их гоё дуу байдаг энэ дуу. Олон түмэнд одоо нэг сайн тийм хүргэж чадаагүй. Нэг дуу байгаа. Гэх мэтэр л ийм одоо тухайн одоо найрагчийн ямар их шинд ямар одоо эмоц үзүүлж байгаагаас бол ямар мэдрэмж одоо төрж юу одоо тэр мэдрэхүүн ингээ барьж авч чадж байгаагаас яруу найраг бол одоо бичигдэж үлддэг л гэж би бол бодож байна. Уранго та багш хана штэ тий? Би багш. Дээд сургууль. Тэгээд уран зохиол багшлалтай юм. Тэг нь уран зохиолын багш. Уран зохиолын багш гэхээр ерөнхийдөө одоо уран зохиолч маш олон одоо
сална шүү дээ. Ардын аман зохиол гэхэд нэг том бүлэг айс сэдв байна. Монголын эртний уран зохиол гэдэг тусдаа нэг том сонгодог зохиол тий хуучны одоо уламжлалт уран зохиолыг судалдаг бүхтэн том айс ав байна. Дараа нь Монголын шинэ үеийн уран зохиол гэдэг тий 1921 оноос хойш 90-ад он хүртэл их одоо тэр том айн одоо нийт шинэ үеийн сүүлийн үеийн уран зохиол. За дотроо гадаадын уран зохиол гэхэр чинь дотроо өрн дорн гэж явна тий. Гэх мэтэр ингээд бүхэл одоо уран зохиолын холбогдолтой хичээлүүдийг бол ихтэй сургуулиудад заасан байна. Та энэ номын баярт ямар номоо зарж байгаа? Би энэ хамгийн сүүлд гарсан ерөнхийдөө би энэ номоо юу ядг одоо хүмүүст бас хүргэе. Одоо Аранга уран бүтээлч гэж нэг ийм одоо уран бүтээлчд төрөн гарсан юм байна, ийм ном гарсан юм байна гэд ингээд бодоод энэ номоо хүргэхээр ерөнхийдөө ингээд суудгий. Дээр нь бол яг хамгийн сүүлд миний энэ буцсан жил гэдэг энэ яруу найргийн ном ерөнхийдөө 2024 онд гарсан дуусаад 25 онд дахиж ингээд шинээр хэвлэгдсэн гэ яг хүмүүст бас сонирхоод үзүүлээгээд энэ охины хайсан намар гэдэг энэ өгүүлгийн ном байна. Энэ 11 онд ингээ гараад тухайн үедээ ингээ бас хөөрхөн бүүн болоод дууссан. Тэгээ ахаад хэрэгтэй байна гэхээр нь дахиж хэвлээд ингээд энэ гуравтайгаа энэ жил энэ номын баяр дээр сууж байгаа да өөртөө чинь таарсан. Энэ юу юм аимшиг нэгтэй юм кино хайсан намар гэж ёо. Охины хайсан намар аимшигтай санагдаж байна уу? Тийч нэ. За ерөөхдөө наадах зохиол маань өөрөө одоо жишээлбэл яг монголчуудын хөдөөний ахуй шинжтэй. За тэгээд нөгөө үр хүүхэд гэдэг бол одоо ээжигээ юу хийдгийг ингэж хүн одоо юу хийдгийг даган дуурайдаг тий. Тэгээ түүнээс бас болоод ямар эрсдэл гарах вэ гэдэг тийм л одоо утга агуулгатай өгүүлгэлтэй. Тэгээд нөгөө намрын хамгийн сүүлийн өдөр одоо гүүгээ саагаад гүүнийхээ сүг одоо айрган дээр ээж бүлчээд гараад явахын охин хараад араас нь орж бүлгэж байгаа гэдээ айрган дотроо орцсон. Тэрийг нь одоо аав ээж хоёр нь мэдэхгүй ингээд одоо намарж ингээ охиноо хайдаг. Тэр шөндөө одоо намарч одоо гинтгэл нэг өдөр хүйтэрчдэг шүү дээ. Тэр шөндөө ингээл хүйтрээл нөгөө айрг хөлдсөн. Ингээ охиныг намарж ингээ хаагаад цагаан сараар аргакс гэхдээ нэг олж авдаг. Тийм утга агуулгатай, тийм хэцүү, тийм эмгэнэлтэй зохиолол доо. Айдас гэдгээсээ илүү их эмгэнэлтэй тийм зохиол. Тэгээд хүмүүс тухайн үедээ их хүрсэн. Одоо харин кино продакшнууд бас кино болгоё гэж над руу хандсан. Яг би нэг газарт бас яг кино зохиолоо тий өөрсдөө ингээ кино зохиолоо биччихээд надаа ингээд үзүүлвэл би одоо уншиж үзэж байгаад ингээд кино их зөвшөөрлийн болгоё гэсэн нэг тийм юутай явж байгаа. Та багшихдаа ээж над ярьж өгөөрэй. Энэ юуднууд сурхаа ирээд энэ уран зохиолч яруу найрагч болох боломжтой юм уу? За яг сүүлийн үед бол одоо жишээлбэл манай соёл урлагийн их сургуульд бол жүжиг кино зохиолчийн анги гээд нээсэн байгаа. Тэрнээс бусад одоо сургуулиуд бол зүгээр утга зохиолын ажилтан ч юм уу гэх мэтээр ингэж одоо мэрэгшиж байгаа. Монгол хэл уран зохиолын багш одоо судлаач ч юм уу гэх мэтийн энэ утга зохиолтой холбоотой ийм ангиудад хүүхдүүд одоо өөрснөөхөө одоо тэр сонирхлын дагуу хурж ирнэ шүү дээ. Тэгэх явцдаа одоо энэ уран зохиолыг судалж байх явцдаа жинхэнэ одоо онлоо үзээд эхэлж штэ. Тэгээд тэрийг үзээд өөрснөө одоо цаашаагаа бичиж явах авьяастай хүүхдүүд нь бол ингээд яалтчгүй зохиолч яруу найрагч болоод ингээд гараад ирдэг. Одоо жишээлбэл утга зохиолын нийгмийн ажилтны утга зохиолын дээд сургууль гэхэд одоо маш олон хүүхдүүд тэнд очиж сураад тэнцэнээс одоо маш олон яруу найрагч төрөн гарсан байгаа штэ. За тэгээ болор цомын эзэгтэл одоо тэндээс ингээд маш олноор төрөн гарсан байх жишээтэй. Тэгэхээр байж болно. Ер нь бол энэ зохиолч яруу найрагч гэдэг одоо тусгай тийм хөтөлбөртэй сургууль бол байхгүй. Одоо тийм анги гэж байхгүй. Гэхдээ түүгээрээ одоо өөрийнхөө авьяасаараа дамжуулаад
үүнтэйгээ холбогдоод одоо маш олон зохиолч, яруу найрагч төрөн гардаг. Тэгээд тийм Монгол орны тэгээд ийм гавьяас хүүхдүүдтэй баян юм уу? Одоо тэр хүннүүгийн үеэс ахуулаад тэр ахын дуу, тэр чилүүгийн дуу, тэр хүнүү Сиамбагийн үеэс ахуулахтал байгаа ш та улаад алдаад уруулын будаггүй боллоо гэд ч юм уу тий. Гэх мэтэр ингээд маш олон сайхан шүлгүүд байна штэ. Тэгээ ардын аман зохиол гэдэг бүхэл том айсаа байна штэ. Тэгэл тэр ертөнцийн 3 тэгэл онцгойг хэлэхэд хүртэл одоо бид нар чинь ингээд шүлгэлж толгой холбож ингээд утгалж уянгалж аялгуулж ившгэлж хэлж штэ. Ийм одоо аман зохиолтой өссөн ард түмний хүүхдүүдэд тэр шүлэг бичих авьяас бол аль хэзээний тэр суурийн тавиад өгөгдсөн байгаа. Одоо бол тэр суурнаас бол маш олон сайхан яруу найрагчид би одоо бас ингэж ч шүлэг бичдэг гэдгээр нь өөр авч үзээд яруу найрагч гэдэг нь бас өөр одоо сэтгэлгээний өндөр түвшинд бичиж тойрож байна шүү дээ. Тийм учраас монголчууд бараг төрхтөөл хүн болгон бараг л төрхтөөл тийм шүлгийн авьяастай төрдөг баг. Тийм юм уу? Бурхнаас. Бурхны араад. За тэгээ хүүхдүүдээ яаж юм гэхээр дандаа л тэрүүгээр хүмүүжүүлж штэ зүрд зүгээр те ахаа алт хүндэл дүүгээ дэлэм хүндэл. Чи зүгээр ахыгаа хүндэл хайрл гэхгүй штэ. Зүгээр л хоёр мөртөөр ахаа алт хүндэл дүүгээ дэлэм хүндэл. Тэ тэгэл ертөнцийн 3 тэнгэр одоор баян, далаа усаар баян, газар үндсээр баян гэдэг айл хизээ нөгөөдөл ингээ хэлц. Тэгэл тэрийг нь яриад үлгэр домгоо ярьж өгч байна. Ардын аман зохиолоор яаж зэмлэгтэй хой тормоогоо авч урд тормоогоо нөхөх нүчи гэх мэтээр зэмлэж гин. Ингэж өөрөө нөгөө яруу найраг дунд амьдарч штэ ард түмэн. Тийм учраас Монголд бол одоо маш олон шүлэг бичих тийм эрдэм аяас чадaltaй хүмүүс байгаа. Байдаг. Төрдөг. Төрдөг байна. За тэгээд та энэ яаж үрдэж яаж завуулж энэ хүүхдтэй зориулж энэ ном уншиж гаргадаг юм ба. Энэ юун тухай ном уншиж бисдэн хүүхдтэй зориулж. Бас шүлгүүд үү? Тий, одоо ерөөхдөө нөгөө зохиолч яруу найрагч гээ явахаар одоо хүмүүс ингээд за нэг хүүхдэд зориулсан тийм нэг шүлэг хэрэгтэй байна. За цэцэрлэгийн багшид зориулсан нэг тийм шүлэг хэрэгтэй байна. Цэцэрлэгийн багш нар нь ийм одоо намрын тухай утгатай шүлэг хэрэгтэй байна. Гэх мэтийн одоо захиалга өгөөд тэгээ тэрийг ингэж одоо ерөөхдөө одоо надад өгөхгүй юу бичээд өгөөч гэд. Тэнгүүд нь тэрийг би бичиж өгсөөр байгаад одоо ийм шүлгийн ном болцсон байна л да. Одоо энд нэг 40 гаруй уудастай ихэд нэг 40 шүлэг бичигдсэн байна л гэсэн үг байхгүй. Тэгээд миний дүү хөлд хэлд сургуульд орлоо гэдэг амар хөөрхөн урт нэртэй. Тэгээ ийм шүлэг. Тэгээ энэ нь болохоор хулган хадагтаан цай гэдэг нь болохоор одоо яг манай Монголд нэг үлгэр өгүүлгийн тийм шин төрөл 21 оны шинэ үеийн уран зохиолоос хойш одоо гарч ирсэн. Хуучин бол манайд тэр үлгэр байсан те үлгэр домог дээр үндэслээд орчин үеийн шинэ үеийнхэн тэр уран зохиолын шинэлэг зүйлийг аваад ингээ үлгэр өгүүлэг гэдэг тийм шин төрөл гарсан. Тэгээ тэрийг ингээд нөгөө оюутнуудаа ярьдаг байхдаа өөрийнхөө багтаа ерөнхийдөө ингээд хөдөө өгсөн тэр ахуйгаа санджгаад тэр хулганаас айдаг байсан тэр үеэ санаад энийг хөөхөө юм үлгэр өгүүлэг болгоод бичиж өгөх юм байна гэж бичсэн байхгүй юу. Тэгэхэд би ч одоо малчны хөөхөд ингээд айлд 3 ортой Монгол гэрт 3 ортой тий аав ээжтийн дунд нь ах эгчтийн дунд нь ахтын дунд нь тэгэхээр 2 дүү болохоор газар унтсан шүү дээ. Тэгээ газар унтахтаа нэг доороо ингээд том үхрийн адсаг тавиад тэгээ дээр нь ингээд гудас тавиад хүнжил нөмрөд унтдаг. Тэгээ ингээд унтчихад ингээд чихээ ингээд дарахаар нэг юм ингээд хөдлөөд за амар ингээд ирж байгаа чимээ ингээд надад сонсогддог байсан байхгүй юу? Хий юм байгаа юм. Үгүй чих ерөнхийдөө тэр одоо ингээд тэр дэргээ дуурдаг чимээ тэр чимээгээ би хулгана гэж бодож айдаг байсан байхгүй юу? Тэгээд айдаг. Тэгээд шин нөгөө тэр айсангээ юугаар ээж аавдаа юугаар илэрхийлдэг вэ гэхээр зэрэг ээжээ ам цангаад байна гэхээр зэрэг шүн хулган хадагтай цай авчирж өгнөө. Хулганы цайг уучгаар тэгэл зүгээр гээл. Тэгэхээр шүн ингээд нөгөө хулган нь нөгөө дэрэн дээр ингээд чихээ тавхаар хулган ирж байгаа чимээ сонсогдохоор айгаад тэгээ унтаад өгдөг байхгүй юу? Тэгээ өглөө босохоор ам цангахаа болцсон байж штэ.
Тэгээд өглөө ам цанхаа болцсон байхаар чинь жоох хүүхд юм чинь шүн хулган нэрэл надад одоо хулган цай авчраа өгччтэй гэдэг нэг тийм бодлоо удаа энэ ч нэг хөөрхөн нэгтгээд гаргацсан байгаа. За. За оронгоо та он ном бичсэн хүн байна. Тэгээд юм ямар ном, ямар юм яруу нэрлэг шүлэг биш мөрөөж байна. За одоо бол ерөөхдөө сүүлийн үед бол нэлээд их уншиж судлаа. Тэгээ одоо бол их миний бодож байгаа юм бол мэрэгжлийн хэмжээний тийм одоо сайхан шүлэг яруу найраг тэ өгүүлэг, тууж, эссе, армаа. За кино зохиол, жүжигний зохиолч оролдмоор байна. Тэгээд тийм зүйлүүдийг бол одоо бичгийг бол маш их одоо хүсэж байна. Яагаад гэвэл би бол сая бол одоо нэлээд уншлаа, судлаа, олон юм харлаа. Тэгээд ерөөсөө энэ үлдэх юм бол ер нь мэрэгжлийн уран зохиол тийм мэрэгч үгийн урлаг гэдэг юм чинь өөрөө нөгөө бүх урлагийн угаасаа нөгөө суур үндэс болно шүү дээ. Одоо дуу байлаа гэхэд тийм үгэн дээр, дөөр байлаа гэхэд цомнол дээр, жүжиг байлаа гэхэд жүжигийн зохиол дээр, кино бол кино зохиол дээр гэдэг бүх зүйл одоо яаж ин үгийн урлаг дээр ингээд үндэслэгддэг учраас энэ одоо чиглэл урсгалд орсон болохоор зэрэг одоо зайлшгүй би нэг тийм мэрэгжлийн хэмжээний юм үлдээх ёстой юм байна гэдэг бодол бол одоо их орох болсон. Тийм учраас илүү сайн одоо ажиллаж, илүү сайн хичээж цоодол огш маань хэлжсэн. За энд орвол одоо чөмгөн дундартал одоо зүтгэдэг юм шүү дээ гэж хэлжсэн. Тэгээд нэрэл чөмөг дундалтдаг юм байна л одоо чөмгөө дундартал үзнэ л гэж бодож байна. За намайг юм би атандаа юм Eyes Global телевизийн талаас их маш амжилт хүсье заа. За баярлалаа. Надад ирж ярьж эхэлж өгч байгаарай заа ажиллаа гэхэд. За хүндэт үзэгчдээ та бүгд нэлтэй солоно трулог Eyes Global цугаар үзлээ. Студиуд батлаа багтаас лууч ашааллах. Өнөөдөр зоочин маань их сонирхолтой хүн байв штэ. Энэ үзэсгэн гоё охин. Кэти настайг соннотэй. Тийм нёс штэ. За бацрынгийн оранго хэл бичгийн хааны доктор зохиолч яруу найрлагч байлаа. За дахин уулзраа баяртай. За баяртай.